Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын коммунист намын 4-р баг хурал хуралдсан байна. За энэ удаагийн хурлаар олон чухал асуудлуудыг хилцсэн. За түүн дотроо тус улсын эх 5 жилийн төлөвөг авч хэлэлцэн. За удахгүй энэхүү бүгд хурлын дараа тухайн баримтчийг аль биесээр олон нийтэд батлаж дараагийн жилүүдэд хэрэгжүүлэх төлөвөг батлах боломжтой гэж харж байгаа. За мөн энэ үеэр боловсон хүчний халаас хэлгийг Хятадын коммунист намын хүрээнд хийж байгаа юм байна. За энэ удаа Хятадын коммунист намын 4-р баг хурлын үеэр 11 албан тушаалтныг солих шийдвэрийг гаргасан байна. За 4-р баг хурлаар 11 орлогч гишүүнийг Түүх хорооны жинхэнэ гишүүнээр томилсон байна. За энэ үйл явдал нь 2017 оны 7-р сард хуралдсан хуралдаанаас хойш 12 жинхэнэ гишүүнийг тухайн үедээ албан тушаалаас нь огцруулж 11 орлогчийг болвол жинхлэж байсан энэ үеэс хойш хамгийн олон тоогоор хийсэн боловсон хүчний халаас хэлгээ болж байгаа юм байна. За жинхэнэ гишүүдээс ялгаатай нь орлогч гишүүд нь саналын ирэхгүй байдаг. За ер нь бол орлогч гишүүнээр ихэвчлэн намын залуу боловсон хүчин технократууд ажилтдаг гэж үздэг. За шинээр томилогдсон хүмүүсийн дотор төв яам тамгийн газрууд болон аймаг нийслэлийн удирдлагуудад олон тоотойгоор багтсан гэдгийг мэдэгдэж байна. За энэ дотор хорооны бүрэлдэхүүнд бол их технократууд болон за мөн мужийн боловсон хүчнээр энэ удаагийн халаас хэлгийг илүүтэй хийсэн гэж үзэж байна. Шинээр албан тушаалаараа жинхэлж байгаа хүмүүсийн дотор экологи байгаль орчны дэд сайд Ю Ховен, Гойжо мужийн намын дэд дарга Ман Ханчэн, Яньян мужийн дэд захирагч Ван Жиан нар бол багтсан байна. За мөн шинээр томилогдсон Түүх хорооны бусад гишүүдэд бол материал судлаач, шинжлэх ухааны академийн академич, Гуандун мужийн байнгын хорооны гишүүн, за нэгдсэн фронтын ажлын албаны даргаар ажиллаж байсан Ванши зэрэг хүмүүс багтаж байгаа юм байна. За мөн шинээр жинхэлсэн хүмүүс дотор тус улсын стратегийн хүнсний нөөцийг хяндаг Хятадын үр тарианы нөөцийн групп болох Синегрэний хууль туузын дарга болох Дэн Вью, Яньян мужийн захирагч Ван Синвэ нар бол багтаж байгаа юм байна. За мөн энэ удаагийн албан тушаал нэг томоохон томилгоо хийсэн 67 настай генерал Жан Шинмэнийг Хятадын цэргийн Түүх хорооны дэд дарга болгон дэвшүүлсэн байна. За Хятадын ардын чөлөөлөх армийн бусад 8 генералын хамт авилгын хэрэгээр Баасан гарагт коммунист намаас хөөгдсөн дэд дарга Хэвэн дүүний оронд түүнийг энэ албан тушаал томилж байгаа юм байна. За Түүх хороо нь Хятадын коммунист намын удирдлагын шатлаас авч үзэх юм бол улс төрийн товчоо болон түүний байнгын хорооны доор байрладаг юм чухал байгууллага юм байна. За энэхүү бүтцэн намын илүүтүүдээс бүрддэг нийтдээ 200 орчим жинхэнэ гишүүнтэй, за мөн 170 орчим орлогч гишүүнээс бүрддэг ийм байгууллага юм байна. За цэргийн Түүх хорооны дэд даргаар томилогдсон Жан Шинмэний хувьд 2017 оноос хойш цэргийн Түүх хорооны сахилга батыг шалгах комиссийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан байна. Ардын чөлөөлөх армийн авилгатай тэмцэх дээд албан тушаалыг мөн хашиж байсан ийм туршлагатай албан тушаалтан. За тэрээр гол хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь Ши Жинпиний засаг захиргааны хувьд цэргийн салбарт бол авилгалаас цэвэрлэх их цэвэрлэгийг гол хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн хүн. За сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтай олон 10 офицеруудыг мөрдөн шалгах үйл ажиллагааг удирдах байсан хүн. За тэрээр албан тушаалаас халагдсан бусад зүтгэлтнүүдийн дараагаар бол энэхүү шинээр албан тушаалд нөхөж орж байгаа юм байна. За харин албан тушаалаас халагдаж намаасаа хөөгдсөн цэргийн томоохон албан тушаалтнуудын тоонд цэргийн Түүх хорооны улс төрийн ажлын албаны дарга гасан Мяо Хуа, Хэ Хунжун, Ван Сюбин, Лин Шан, Цин Тун Шуан, Юан Хуажи, Ван Чунин зэрэг хүмүүс бол багтаж байгаа юм байна. За тэд бол бүгдээрээ Хятадын ардын армийн зэвсэгт хүчний дээд хэсгийг бол төлөөлдөг. За Хятадын ардын чөлөөлөх армийн зүүн жигүүрийн командлал, Пуужингийн айрам, ардын зэвсэг цагдаагийн чухал албан тушаалуудад ажиллаж байсан хүмүүс юм байна. За тэдгээр хүмүүсийг намаас хөөхөөс гадна за мөн бусад ял шийтгэлийг оногдуулж байгаа. За мөн намаас хөөгдсөн бусад хүмүүсийн дотор хөдөө аж ахуйн сайд асан Тан Ринжан, за Хэл ахуулын хэрэгээр 9-р сарын сүүлээр Тэнсэн харгалзгайлаар шийтгүүлсэн Шанси мужийн захирагч Жин Шажун нар бол багтаж байгаа юм байна. Хятадын коммунист нам 2017 оноос хойш хамгийн их олон тоогоор энэхүү боловсон хүчний халаас хэлгээг хийж байна. За нэг удаадаа 11 гишүүнээс солисон явдал нь авилгалын эсрэг явуулж байгаа цэргийн салбар дахь цэвэрлэгээ ямар гүн гүнзгий хэмжээнд явагдаж байгааг бас харуулж байна. За Ши Жинпиний хувьд 2012 онд бол засгийн эрхэнд гарснаас хойш авилгалтай тэмцэх кампани
компанид ажлыг өрнүүлж байгаа. За түүний компанид ажлын гол уриал нь бол бар болон одоо ялааг ялахгүйгээр бүгдийг нь намнаа гэсэн ийм одоо уриалгын дагуу намыг цэвэрлэх, за авилгалаас ангижруулах ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүний хүрээнд бол цэргийн өндөр албан тушаалтнуудыг инхүү намнаас хөөх, за мөн авилгалын хэрэгт нь шийтгэл хүлээх ийм үйл ажиллагааг явуулж байгаа нь энэ удаагийн боловсон хүчний халаас хэлгэнээс харж болохоор байна.